Тэгэхээр чинь өнөөдөр зохион байгуулагдсан хилцүүлгийн талаар та бас мэдээлэл хүргэж ямар зорилготой байв. Дээрэс нь бас хувийн хвшлүүдийг оролцуулсан маш чухал асуудал, нийгмийн хариуцлага гэдэг бол бас чухал асуудал шүү дээ. Энэ дээр одоо ер нь ямар хувь шийдлүүд гарав, шийдэл төвшүүлж байна вэ? Тэмдэл дээр. За өнөөдөр манай боловсрал соёл шинжилгээ ухаан спортын байнгын хорооноос топ аж ахуйн 100 нэгжүүдийг урьж хилцүүлэг зохион байгууллаа. За хилцүүлгийн зорилго нь өнгөрсөн жил төсвийн тодтголын хуулийг дагалдуулаад аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуульд өөрчлөлт оруулсан байгаа. Уг хуулийн 22-ийн 9-р зүйл заалт дээр хэрвээ одоо аж ахуйн нэгжүүд боловсрал соёл шинжилгээ ухааны салбарт тухайн одоо яамдынх нь журмын дагуу хөрөнгө оруулалт хийх юм бол одоо аж ахуйн нэгжийн орлогын албан татврын 1% одоо бас хэтрэхгүй ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийх юм бол татвар төлсөн тооцно гэдэг ийм чухал заалт орсон байгаа. Тэгээд энэ хууль маань одоо өнгөрсөн жил батлагдчихад одоо хэвлэгдснээсээ хойш хэрэгжих ёстой байтал хэрэгжихгүй байсан учраас одоо манай байнгын хорооны хувьд хуулийн хэрэгжилтийг одоо хангуулах юм шахах ажил хийгээд 3 яамттайгаа одоо эдийн засаг хөгжлийн яам, боловсролын яам, соёл, спорт, аялал жуулчлал залуучдын яамны сайднаар журмыг боловсруулуулад тэгээд одоо энэ журмаа танилцуулах ийм ажил зохион байгууллаа. Яагаад зохион байгуулсан нэгдүгээрс одоо хэрэгжихгүй, хоёрдугаарт бас татврын ерөнхий газар, за татврын байцаагч нар маань энэ хуулийн зүйл заалттай холбоотой ойлголт муу байна гэдэг санал бас аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн байгаа. Тийм учраас одоо өнөөдөр ингээ бүх оролцогч талуудыг цуглуулад энэ хилцүүлгийг хийлээ. За манай аж ахуйн нэгжүүдийн зүгээс тавьж байгаа зүйл нь энэ хууль батлагдангууд одоо маш олон төрлийн бас байгууллагууд, спорт, соёл, боловсролын байгууллагууд, орон нутгийн засаг дарга нар ингээд санал тавьсан юм байна л та. Манад одоо ийм сургуулийн, ийм лаборатори байгуулж өгөөч гэдэг юм олон саналуудыг тавиад тэгээд одоо яг нөгөө нарийн журам нь байхгүй учраас хэрэгжүүлэхэд хэцүү байна. Зарим нь бүр ингээд аж ахуйн нэгжүүд хандив тусламж өгчихсөн. Гэтэл одоо нөгөө татвараас тэр нь хасагдахгүй байна гэдэг асуудлуудыг ярьж байна. Тэгээ хууль дээр бол яг зааснаар тухайн салбар яамдууд нь журам боловсруулна. Тэр стандарт шаардлагуудыг гаргана. Тэрний дагуу шүүгээд заачсан байгаа. Тэрийгээ бас гүйцэд аж ахуйн нэгжүүд маань бас сайн ойлголт аваагүй ийм газрууд байна. Тийм учраас энэ ойлголтоо нэгтгээд тэгээ яг ямар одоо шаардлага стандарт бодлогын дагуу энэ хөрөнгө оруулалтаа хийх юм бэ гэдэг дээр бүгдээрээ ямарчлсан ойлголттой боллоо гэж үзэж байна. Ер нь ямар шаардлага стандартын дагуу одоо энэ боловсрол соёл шинжилгээ ухаан спортын салбарт хөрөнгө оруулалт нийгмийн хариуцлагын хүрээнд хийвэл одоо энэ татвараас чөлөөлөгдөх боломж болцоотой байгаа вэ гэртэлтэй. За одоо жишээлх юм бол соёлын одоо салбарт гэхэд одоо соёлын өвийг хадгалж хамгаалахт гэж байгаа. Тэгэхээр одоо энэ бол одоо үндсэн шаардлага нь байгаа. Ан дээр нэмэгдээд нэмэлт шаардлага нь яг нөгөө соёлын өвийн тухай хууль нийцсэн байх ёстой шүү. Яг одоо Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа тэр соёлын өвийг сэргийн засварлахын тулд гэрээ байгуулах ёстой. Тухайн одоо засаг захиргааны нэгжийн удирдлага буюу засаг даргатай. За мөн одоо тухайн асуудлыг хариуцж байгаа соёлын газартай ингээд компани гуралсан гэрээ байгуулах ёстой. Гэрээг нотариатаар баталгаажуулах ёстой. Тэгээд тухайн одоо ажиллаа хийчихэд бас эргээд актын дагуу хүлээлгэж акталж өгөх ёстой гэх мэтчлийн юм шаардлагууд байгаа юм. Тэгэхээр одоо боловсролын яамгийн сургалтын тэтгэлэгт одоо та бүхэн хөрөнгө оруулалт хийж зориулж болно гэж байгаа. Гэхдээ нөгөө боловсролын бодлого нь одоо юу гэдэг нь байгалийн ухаан, инженер технологийн мэрэгчлүүд гэдэг нөгөө заасан мэрэгчлүүд байгаа шүү дээ. Яг энэ мэрэгчлэл рүү чиглүүлж өгөх юм уу? Эсвэл боловсролын зээлийн сантай гэрээгээ шууд тийшээгээ өгч байдаг юм уу? Ийм байдлаар хийн шүү гэж шаардлага тавьж байгаа. Энээс гадуур мэдээж компани өөрийнхөө нийгмийн хариуцлагын хүрээнд өмнө нь хийдэг байсан ажлуудаа өргөжлүүлээд хийхийг хориглоогүй. Гэхдээ яг энэ одоо шаардлага стандарт нийцэхгүй бол одоо татвараас хөнгөлөгдөхгүй гэсэн үг байна. За спорт зал барьж өгье гэж бодоход бас л яг нөгөө нэг сургуулийн спорт заалны стандарт гэж байгаа шүү дээ. Энд нийцсэн байх ёстой шүү гэж хэлж өгч байгаа. Тэгэхгүй илүү жижигхний хийчихээ за манайх одоо асуулъя гэж болохгүй. Яг түр одоо ямар стандарт үрдгийг тэрийгэ танилцуулсан гэсэн үг. Ер нь та бас энэ одоо хуулийн асуудлыг бол эртнээс ярьж илээсэн. Хэрэгжилт бас нэлээд удах шиг боллоо. Одоо яг ингээд хэрэгжих нөхцөлөд нь бас бүрдэж л ах шиг байна л да. Ер нь энэ ингэж нийгмийн хариуцлагатай байсан тодорхой салбарт хөрөнгө оруулалт хийсэн
компаниуд татварын хөнгөлөлт идэх нь нийгэмд болон тухайн компанид юу яагаад одоо ач тустай ашиг одоо илүү одоо ашигтай байж чадах юм бэ тэр талаар. За компани талдаа бол энэ бас нэлээд ашигтай одоо талархалтай хүлээж авч ийн гэж энэ топ компаниуд маань хэлж байна. Ягаад гэвэл угаасаа компаниуд маань нийгмийн хариуцлагын хүрээнд маш их хүсэлт гуйлтууд ирдэг. Тэгээ тэрний дагуу өөрсдийнхөө үн цэвэр зарчим төлөвлөгөөнийхөө дагуу хөрөнгө оруулаад явдаг байсан. Тэр нь ерөөсө татвараас хөнгөлөгддөг байсан бол одоо хөнгөлөгддөг болж ийн гэсэн үг. Тэгэхээр маш том татварын бодлогоор энэ компаниудад дэмжиж ийн гэсэн үг. Нөгөө хүлээн авагч талдаа бас ашигтай. Одоо жишээлбэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бид нар боловсролын салбар, шинжлэх ухааны салбар, за тэгээ соёл спортын салбартаа яг одоо хүссэн хэмжээгээр хөрөнгө хуваарлж чаддгүй шүү дээ, хөрөнгө мөнгө төсөв тийм ээ. Тийм учраас биднэрт одоо жишээлх юм бол 200 гаруй сургууль барих шаардлагатай байгаа байхгүй яг өнөөдрийн байдлаар нэг ээлж рүү шилжихийн тулд гэтэл бид нар эрх хичээл боловсролыг дэмжих хичээлгээд төсвийнхаа нөөц болцоог харахаар нэг 100-аад сургууль, бага сургууль барих боломжтой болчиход байгаа. Тэгэхээр бусад сургуулиа бид нар бас ингээд хувийн хвшлийн дэмжлэгтэйгээр барьчих юм бол одоо хүсээд байгаа тэр зорилготой илүү хурдан хүрэх боломжтой. Хоёрдугаар хувийн хвшил өөрөө яг одоо улс чинь юм хийхээр тендер зарлах болдог. Тэгээл одоо заримдаа цүнхний компани орж ирэл компаниуд нь маргалтаал шүүхтэлцээлүүддэг. Эсвэл чанаргүй юм гүйцэтгэдэг. Компани маань өөрөө мөнгө гаргаад өөрөө байшингаа барьчвал илүү хурдтай бөгөөд чанартай хийх боломжтой гэж харж байгаа. Тийм учраас энийг одоо бас хүлээн авагч талууд орон нутгийн удирдлагууд маш одоо дуртай талархалтай хүлээж авч байгаа. Ер нь одоо томоохон аж ахуйн нэгжүүд энэ асуудал дээр хэрэг ямар байр суурь илэрхийлж байна өнөөдөр үйлчлэн дээр мэдээж одоо MCS-чүүд юм уу эсвэл томоохон маркчүүд юм уу компаниуд бол яг нийгмийн хариуцлагын өрөөнд бас сургууль цэцэрлэг барих бүрэн боломжтой байгаа даа шүү дээ. Тэр нь ч одоо илүү магадгүй татвар дээр нь боломжтой нөхцөл байдал байгаа тэр тал дээр. Ер нь бол том аж ахуйн нэгжүүдийн санхүү хариуцсан хүмүүсийн өнөөдөр үрж ойролцуулсан. Яг одоо тэр одоо санхүүгийн тайлангаа гаргадаг. Тэгээд энэ компаниуд бол мэдээж одоо энэ хуульд дуртай байгаа. Гэхдээ хамгийн том проблем нь яг нөгөө татварын байцаагч нь энэ асуудлаа мэдэхгүй байна. Бид нар яг яаж тайлангаа өгөх юм бэ гэдэг энэ процесстэй холбоотой асуудлууд ярьж байна. Тэгээд энийг бид нар сангийн яамтайгаа хамтраад мөн татварын ерхий газартай хамтраад нэлээд бодит тайлбаруудыг өглөө. Тийм. За мэдээлэлсэнд баярлалаа.